Сайн байцгаана уу манайхаа шинэ бичлэгтэй тавтай морил нэг мэдсэн чинь бичлэгээ хийгээгүй маш олон хоног өнгөрсөн байна. Бичлэгээ хийгээгүй энэ олон хоногудад бол би маш олон зүйлийг амжууллаа. Найр хурмаа сайхан хийлээ, сайхан наадмаллаа. Дээрэс нь ээж маань бас Монголоос ирсэн. Мэдээж шатгаараа та нартай бичлэг хүргэх гэсэн гэж бодож исэн ч гэсэн чадахгүй байсаар ингээд өнөөдрийг хүрж ийн. За өнөөдрийн хувьд бол 600 паунд жинтэй миний амьдрал гэх нэртэй нэвтрүүлгийн өөр нэгэн оролцогчдын талаар та нартай ярьж өгч байна. За яагаад оролцогчд гээд олон тоон дээр яриад байгаа вэ гэхлээр өнөөдрийн маань ярих гол дүрийн хүмүүс бол нэг гэр бүлийн ах トゥ 3 байгаа. За энэ ах トゥ 3 бол яг 2018 онд яг миний 600 паунд жинтэй амьдрал гэх нэвтрүүлэгт бол өөрсдийнхөө видео бичлэгийг явуулаад энэ нэвтрүүлэгт бол оролцсон байлээ. One Ton Family буюу нэг тон жинтэй гэр бүл гэсэн нэртэйгээр 2-2 эпизод бол гарсан байгаа. За ингээд энэ цувралыг бол та нартай өнөөдөр хүргэх гэж байна. Ингээд бүгдээрээ нэвтрүүлэгтээ орцгоё. Нэвтрүүлэг эхлэхдээ Рошанда Перио гэх нэртэй 30 настай эмэгтэйгийн нэгэн өглөөний амьдралаар бол энэ нэвтрүүлэг маань эхэлдэг байгаа. За Рошандагийн хувьд бол ганцаараа амьдардаг. Мэдээж та нарын харж байгаачлан Рошанда бол илүүдэл жинтэй таргалалттай эмэгтэй байгаа. Хитрхи их таргалалтаасаа болоод Рошандагийн амьдралд бол өмнө нь хийж чаддаг байсан зүйлсээ одоогоор хийж чадахгүй болоод байгаа. Жишээлх юм бол олон нийтийн тээврийн хэрэгслээр явах, хүнсээ цуглуулах гэх мэтчлэн хүний одоо хийдэг энгийн зүйлсийг таргалалтаасаа болоод хийж чадахгүй хэмжээнд бол хүрсэн байгаа. За тийм учраас Рошандаг бол өөрийнх нь төрсөн ах болох Кларенс гэх нэртэй ах нь бол яг тусалж асарч хамгаалдаг юм байна. Гэхдээ энэ өглөөний хувьд Рошандагийн ах нь одоо өөрт нь туслахаас илүүтэйгээр Рошандагийн төрсөн дүү болох Брэнди гэх нэртэй дүүд нь туслахаар явсан байгаа. За яагаад гэвэл Рошандагийн дүү яг Рошандатай адилхан айгүй илүүдэл жинтэй ийм таргалалттай эмэгтэй байгаа. Тийм учраас ах нь эхлээд одоо хамгийн бага дүүгийнх рүү нь явсан учраас Рошандагийн хувьд бол өглөөг ганцаараа эхлүүлдэг. За мэдээж чадхаараа Рошанда ч ус цасанд ороод өөрийгөө бэлдээд ингээд өглөөг эхлүүлж байгаа ч гэсэн зарим зүйлсийг бол үнэхээр чаддаггүй. Жишээлх юм бол Рошанда өмдөө татаж чаддаггүй. Тийм болохоор өөрт нь хамгийн их тусалдаг, хамгийн ойрынх нь найз нь болох хөрш рүүгээ залгаад одоо орж ирээ те миний хувцсыг өмсүүлээд миний өмдийг өмсүүлээд өгөөч гэд тусламж гуйдаг байгаа. За Рошандагийн хөрш нь бол дандаа Рошанда тусалдаг, айгүй илдэг зантай, байнга тусалдаг юм эмэгтэй байдаг юм байлээ. За энэ эмэгтэй бол Рошандад орж ирээд мэдээж өмдөө татахт нь туслаад, хувцас өмсөхт нь туслаад ингээд гараад явсны дараа Рошандагийн хувьд бол хаалганыхаа хажуу талд байдаг буудан дээр суугаад ах トゥ хоёроо хүлээдэг. Ингээд Рошандагийн өглөө эхэлдэг. За ингээд үзэгдэл солигдоод Рошандагийн ах болох Кларенс гэх нэртэй залуугийн өглөөний амьдрал одоо яаж эхэлдгийг бас харуулдаг. За Кларенсийн хувьд бол өглөө босоод хамгийн түрүүнд хоёр дүүгийнхаа эрүүл мэндийг бол шалгадаг гэж байгаа. Яагаад гэвэл хоёр дүү нь ерөн сүүлийн жилүүдэд маш их хэмжээгээр жин нэмэх болсон. Мэдээж тэр жингээ нэмхийн хэрээр олон эрүүл мэндийн эрсдлүүд бол дүүнерт нь тулгарсан. Жишээлх юм бол хамгийн бага дүү нь бол заримдаа унтчих үедээ амьсгал авч чадхаа болчдөг. Амьсгал нь ингээд маш их давхцаад байдаг гэх мэтчлэн айгүй хэцүү эрсдлүүд бол дүүнерт нь тулгараад байгаа. Тийм учраас ах хүний хувьд хамгийн түрүүнд өглөө босоод дүүнраа зүгээр байгаа эсхийг нь шалгад юм байна. За дараа нь бол яг өөрийгөө бэлдээд хувцас хунараа өмсөөд хамгийн бага дүү болох Брендигийнхаа гэрлүү явдаг. За ингээд Бренди буюу хамгийн бага дүүгийнх нь өглөө бол яаж хийж байгааг харуулдаг. За Брендигийн хувьд бол хамгийн түрүүнд өглөө босоод надад бодогддог зүйл бол хоол байдаг. Өглөө босоод бүр хоол идэхэд тэсэн ядан хүлээдэг, амттай зүйл идэхэд бол тэсэн ядан хүлээдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ Бренди өглөө босоод хамгийн түрүүнд ахыгаа хүлээж авах үедээ амттнаар бол өглөөг эхлүүлдэг. Амттай одоо нарийн бов идээд кока-кола те ганцтай ундаа уугаад ингээд ахыгаа ирсний дараа ах нь бол Брендиг аваад хамгийн түрүүнд түргэн хоолны газар руу яваад 3 хүний өглөөний цайг бол захиалдаг. Түргэн хоолны газраас дараа нь Рошандагийн гэрт ирээд ингээд гуруулаа ханг аут хийгээд сайхан хоол ундаа идээд хамтдаа ярилцаад ингэж бол өдрийг өнгөрүүлдэг ах トゥ 3 юм байна. За ер нь бол маш олон хүмүүс яагаад те нэг айлын 3 ах トゥ гуруулаа ийм өндөр хэмжээний таргалалтай ийм одоо болчвоо юу нөлөөлвөө ер нь өнгөрсөн амьдрал нь ямар байсан болоо гэж бол бодож иж магадгүй. За энэ 3-ын өнгөрсөн амьдралын талаар ярих юм бол за энэ 3 маань бол ихээсээ дөрүүлээ юм байна. Энэ гураас гадна ахаад нэг эрэгтэй байгаа. За тэр эрэгтэйгийнх нь хувьд ер нь хүүхэд наснаасаа нэлээд өөр байсан. Өөрийнхөө дуртай юм хийгээд, өөрийнхөө хүссэн юм хийгээд ингээд алга болчдөг. За энэ гур бол гэртээ үлдээд, сайхан хоол ундаа идээд хамтдаа ингэж ярилцаж цагийг өнгөрүүлдэг нэлээд ойр дотн өссөн ах トゥ 3 юм байна л да. За тэгээд энэ гур бол хүүхэд насныхаа талаар ярихдаа ер нь бол бидний хүүхэд нас бол маш сайхан өнгөрсөн. Хоорондоо маш их эвтэй найртай байсан. Цагийг бол сайхан өнгөрүүлдэг байсан. Гэхдээ өсөж тойрныхын
нэрээр гэр бүлд нь бол нэгэн асуудал тулгарсан юм байна. За энэ асуудал нь ямар асуудал вэ гэхлээр аав нь хар тамхины донтолттой болж эхэлсэн. Одоо нэг гэр бүлийн гишүүн буруу донтолттой, буруу зуршилтай болоод ирэхээр мэдээж гэр бүлийн нөхцөл байдал бол айгүй хэцүү болж эхэлсэн. Тэр гэр бүлийн тухайн гэр бүлийн уур амьсгал тэр чигтээ муудаж эхэлсэн. За аав нь бол хар тамхины хамааралтай байхаас гадна хүүхдүүдийнхээ тэр хоолыг маш их хоригддаг байсан байлээ. Тэгээ зүгээр нэг хоригдчихгүй аав нь ингээд их хэмжээний амттан авчираад шүүгэн дотроо цоожлждаг байсан байлээ. Тэгээ хүүхдүүд нь нөгөө цоожилсан амттныг нь бүр авч идэхийн тулд өдрийн бодол шөнийн зүүд болоод тэгээд нэг юм цоожилсан хаалганыхын завсраар нэг иймхэн жоохон зай гардаг. Тэгээд тэр завсраар амттныг нь ингэж хулгайлж авч иддэг байсан гэж аахгүй юу. Би бол бодохдоо аавынх нь ер нь энэ байдал нь те хүүхдүүдийнх нь одоо өнөөдрийн энэ байгаа байдал энэ дуршилт нь бол нөлөөсөн байж магадгүй гэж бодож байгаа. Яагаад гэхлээр хүүхдүүдэд ер нь ингээд амттан шимттэн за эсвэл ямар нэгэн зүйлийг хориглох тусам хүүхдийн толгой дотор ямар бодол бодогддог вэ гэхлээр энэ зүйлтэй энэ амттан бол үнэхээр онцгой зүйл юм байна. Тийм учраас л надаас одоо хориглоод нуугаад ингээд байгаа юм байна. Энэ амттай зүйлийг бол олцсон үед нь одоо бүр үнэхээр их хэмжээгээр нь идэх ёстой юм байна гэсэн бодол хүүхдийн толгой дотор иргэдэг гэж аахгүй юу. Магадгүй энэ гурвыг хүүхэд байхад нь аав нь бол одоо хоолыг нь хэтрийг хэмжээгээр хориглоод амттай зүйлийг нь хориглоод ингээд байсан нь энэ гурвын толгой дотор амттан гэдэг бол хоол гэдэг бол маш онцгой зүйл. Энэ байгаа тэр онцгой зүйлийг яг байгаа үед нь маш их хэмжээгээр идэх ёстой гэсэн бодол энэ гурвын толгойд суусан байж магадгүй. За ингээд нэг л мэдхэд бол ах トゥ 3 те амттан шимттэй зүйлд бол үнэхэрийн дуртай болсон маш их хэмжээгээр бол иддэг болсон байсан гэж бол хэлжсэн. За ингээд 7 настайдаа Рошандагийн хувьд бол яг өөрийгөө ерөн жоохон бусдаас нэг арай бондгоор арай нэг илүүдэл жинтэй юм байна гэдгийг бол анзаарч эхэлсэн гэж байгаа. За энэ үедээ бол Рошанда 100 паунд жинтэй байсан. Энэ ойролцоогоор 45 кг. За ингээд Рошандагийн хоолных нь идэх дуршил, идэх хэмжээ нь бол нэмэгдсэн хэвээрэл байсан. Ингэж явсаар 12 наснда жингээ үзэхэд Рошандагийн жин бол аль хизээний 300 паунд хүрчихсэн байсан юм билээ. За 300 паунд гэдэг бол ойролцоогоор 136 кг. Энэ бол 12 настай Рошандагийн жин гэсэн үг. За ингээд шилжилтийн нас өнгөрөөд өсвөр наснд нь байх үед нь гэр бүлийнхэн хувьд бол хэцүү зүйл тохиолдсон юм билээ. Юу болсон бэ гэхлээр аав ээж хоёр нь бол маргалдаад аав нь ээжийг нь гэрээс нь хөөсөн байхгүй юу. Хүүхдээдээ бол хөгөөгүй эхнэрээ хөөсөн юм билээ. Гэхдээ хүүхдүүд нь бол яг ээжигээ дагаж яваад ээжтэйгээ тэр үеэс бол амьдарч эхэлсэн. Ингээд аав ээж хоёр нь бол хаасны дараа хүүхдүүд бол үнэхээр хүл толгоогоо олохой байсан. Ямар ч хязгаарлалтгүйгээр хинч одоо бойлд бай гэж хэлэхгүйгээр өөрсдийнхөө хүссэн хэмжээгээр хоолыг иддэг болж эхэлсэн. Амттай зүйлийг бол иддэг болж эхэлсэн. Ингээд нэг л мэдхэд те ахлах сургуулаа төгсгөөс өмнө ах トゥ 3-ын хувьд бол гуруулаа нилээн их хэмжээний жин нэмсэн. Нилээн өндөр хэмжээний тархалттай бол аль хизээний болсон байсан гэж бол хэлжсэн. Рошандагийн хувьд бол 18 наснда ахлах сургуулаа төгсөх үедээ аль хизээний 600 паунд жин бол хүрчихсэн байсан байлээ. Энэ нь бол ойролцоогоор 272 кг. За дүүгийнх нь хувьд бол яг тэр үед 17 настай байсан. 17 настай байхдаа 500 паунд буюу 226 кг-ийн жинд бол хүрсэн байсан гэж хэлжсэн. За ахын хувьд бол ер нь ямар ч үед яг хоёр дүүгийнхаа хоёр эмэгтэй дүүгаасаа бол дандаа бага жинтэй байсаар ирсэн. За тэр үедээ бол ахын жин 350 паунд буюу 159 кг. За ах нь бол ер нь хоёр дүүгээ бодвол бас тодорхой хэмжээнд бол бага жинтэй. Тийм учраас хөдөлмөрийн чадвараа бол арай алдаагүй, ажил хийдэг хിവэрэ байгаа. За ингээд ах нь бол яг ээж нь нас барсныхан дараа хоёр дүүгээ асарч хамгаалах үүргийг бол өөр дээрээ авсан юм байлээ. Одоо бол Рошандагийн хувьд 31 настай хамгийн сүүлд жингээ үзэхэд биеийн жин нь бол 700 паунд аль хизээний хүрчихсэн байсан. Тэрнээс хойш бол жингээ үзээгүй маш олон жил болсон. Одоогоор бол биеийн жин аль хэмжээнд хүрсэн гэдгийг бол мэдэхгүй байгаа. Ах トゥ 3-ын хувьд бол жин хасах хагалгааг нэлээд ихээр сонирхож байгаа юм байлээ. За жин хасах хагалгааг бол би өмнөх хэсэгтэр та нарт тайлбарлаж өгсөн шүү дээ, тэ. Хүний ходоодны тодорхой хэсгийг тайраад за тэгээд тодорхой хэмжээгээр нөгөө ходоод нь багассан учраас хоолны дуршил нь буугаад хоолны хэмжээ нь буураад автоматар биеийн жин нь буурдаг. За энийг бол жин хасах хагалгаа гэж нэрлэж байгаа юм байлээ. За Перио ах дүүсийн хувьд бол яг энэ жин хасах хагалгааг 3-ын гуруула хийлгэх хүсэлтэй байгаа. Тийм ч учраас нэг биш нилээдгүй хид хідэн эмчдэр бол очоод
ер нь одоо хаалгаа хийх боломж байна уу, юу байна гэдгийг бол судалсан. Гэхдээ эмч нарын ер нь нийтлэг энэ гуравт хийлдэг хариулт нь бол та гурвын жин аль хизээний одоо лимитнээс хэтэрсэн байна. Аль хизээний их жинд бүр ингээ хүрсэн байгаа учраас та гуравч ерөөсөө энэ хаалгаыг хийх боломжгүй гэсэн хариуг бол байнга өгдөг байсан юм байна. За ингээд ах トゥ 3 маань өнөөдрийн хувьд бол хамгийн сүүлийн найдвар болсон нэг эмчтэйгээ уулзахаар явж байгаа. За энэ эмчийн хувьд бол Лос Анжелест мужид байдаг ах トゥ 3-тай ойрхон амьдардаг хамгийн сүүлчийнх нь эмч гинэ. Мэдээж ах トゥ 3 бол уулзахдаа энэ эмчтэй уулзахдаа маш их санаа зовж исэн. Яагаад гэвэл сүүлийнх нь боломж учраас дээрээс нь ахаал одоо бит гуравт те та нарын таргалалт чинь их байна. Та гуравт хагалгаа хийх боломжгүй гэд ахаад татгалзан хариулт өгвөл яана гэд маш их сандарсан байдалтайгаар ах トゥ 3 бол эмчтэйгээ уулздаг. За ингээд эмчтэйгээ уулзах үед бол эмч мөн адилхан бусад эмч нартай адилхан хариуг бол энэ гуравт өгсөн байгаа. За юу гэж хэлдэг вэ гэхлээр яг энэ жин хасах хагалгааг хийх хамгийн дээд лимит нь 450 паунд гэдэг юм байна. Ойролцоогоор бол 204 кг. Ер нь 204 кг-тай хүндэл энэ ер нь одоо жин хасах хагалгааг хийх юм бол эрсдэлгүй байд юм байна. Гэтэл те энэ гурвын жин хамгийн сүүлд одоо Рошандагийн жин гэхэд 700 паунд байсан учраас энэ одоо хагалгааг хийх боломжгүй. Та нарын жин бол арай их байна. Гэхдээ энэ хагалгааг бол хийдэг хэд хэдэн эмнэлэг байгаа. Жишээлх юм бол нөгөө доктор Навын ажилдаг Хьюстонд байдаг эмнэлэг, дээрээс нь Нью Орлеанс мужуудад ийм том магадгүй та нарыг хүлээж авах боломжтой том эмнэлгүүд бол ажилдгаа. Та гурав ер нь тийшээгээ холбоо бариад үзвэл яасан бэ гэсэн хариултыг бол эмчт нь хэлдэг. За ингээд эмчтэйгээ уулзаад гарсны дараа бол ах トゥ 3 нилээн сэтгэлээр унсан, сэтгэл нь гонсойсон байгаа нь бол харагдсан. Гэхдээ мэдээж одоо яаж чадахгүй ингээд энэ гурав бол ер нь одоо цаашдаа яах вэ? Хьюстонд руу явах уу? Эсвэл энэ хിവэрээ ингээд байх уу? Яах вэ гэдэг талаар бол хоорондоо гуруула ярилцдаг. За хамгийн бага дүү Брэнди болон Рошанда хоёрын хувьд бол санал нэгтэйгээр ерөөсөө гуруулаа тэр Хьюстонд руу явъя. Нөгөө нэг мундаг доктор Нав гэдэг эмчтэй чинь уулзъя. За тэгэхгүй бол ерөөсөө гурууланд нь ямарч боломж алгаа. Ер нь явж ингээд жингээ хасах хаалгаанд орё гэсэн зүйлийг бол хоёр дүүн ярьж байгаа байхгүй юу? За гэтэл ах нь бол эсэргээрээ яг энэ жингээ хасах хаалгааг маш их эсэргүүцдэг. Ахыг нь эсэргүүцээд байгаа шалтгаан нь бол ах нь бол энэчнээ ажилтай. Дээрэс нь хоёр дүүгээ харахаас гадна өөрийнхөө хөгшин настай аавыг асарч халамжилт юм байна. Тийм учраас аавыгаа орхиод явна. За тэгээд тэр холын замд одоо маш өндөр эрсдэлтэй, биеийн муу, илүүдэл жинтэй хоёр дүүгээ аваад явхаар эрсдэл их учраас ер нь тийшээгээ яваад дэмий яхаа гурлаа ер нь болио гэсэн шийдвэрийг бол ах нь хэлж байгаа байхгүй юу? За тэгсэн чинь Рошанда ахтаа бүр айгүй уурлаад бүр амар муудалцсан заяа тэр хоёр. Ерөөсөө Рошандагийн хэлсэн зүйл бол та ерөөсөө бид хоёрыг тэр эмнэлэгт хүргэж өгөө. Гуруулаа ерөөсөө тэр Хьюстонд руу очоод эмчтэй уулзъя. Ихгүй бол ерөөсөө хоёулаа бараг тэр ах トゥ байх тэр тангараагаа тасалъя. Ах トゥ байха болио гэд нэвтрүүлгийн дундаар ах トゥ хоёр бүр хоорондоо амар муудаад тэгээ Рошанда ч бүр уйлаад гэж орж мөрлөө. За ингээд энэ гурван муудалцаа 7 хоногийн дараа бол ах нь за ер нь л тэ хоёр дүүгийнхаа үгэнд орё. Хьюстон муж руу тэр Миссисипид орохоор бол явъя. Хоёр дүүд маань бие л туслахгүй бол хин туслах вэ? Одоо ингээд жин хасах хагалгаа хийхгүй л бол бит гуравт бол үнэхээр ямар ч найдвар алгаа бит гурав бол хоолны дуршлаа үнэхээр хянаж чадахгүй байна. Тийм учраас ямар ч л байсан тэр эмчтэй уулзъя гэдэг шийдвэрийг бол гаргадаг байгаа. За ингээд Кларенс буюу хамгийн том ах нь хоёр дүүгээ аваад Лос Анжелес мужаас бол явдаг. За замдаа явж явах үедээ бол нилээн эрсдэл гараад хоёр дүүн хэцүүдээд машинд нөгөө Рошанда явж явах үедээ бүр биеийг хөдөлж чадахгүй хамаг биеийг хөшөөд айгүй хэцүү болоод за ингэж явсаар 2 хоногийн дараа доктор Нав эмчтэй уулзахаар бол ирдэг байгаа. За доктор Нав эмчтэй уулзахаас өмнө бол хамгийн түрүүнд хийдэг зүйл бол өөр өрөөлөө ороод нэг нэгээрээ жингээ үздэг байгаа. Нэлээд олон жилийн дараа жингээ үзээгүй байж байгаа. Жингээ үзэхэд ах トゥ 3-ын жим бол хамгийн том ахих нь Кларенсийн жим бол 263 кг байсан. Дүүгийнх нь жим болохоор 620 паунд буюу ойролцоогоор 281 кг байсан. За хамгийн сүүлд бол яг Рошандаг жингээ үзэх үед нь аханч тэр дүүнч тэр те одоо яана одоо Рошандагийн жин хидтэй агаалаа. Хідэн килограмм хүрсэн болоо. Ерөн сүүлийн жилүүдэд нэлээд их жин нэмсэн. Гайгүй болов айгүй санаа зовж байгаа бол харагцсан. За ингээд Рошанда яг жин дээр зогсоод жингээ үзэх үед Рошандагийн жин 803 паунд байсан. За ойролцоогоор бол 362 кг байсан. Тэгээд жингээ үзсний дараа бол мэдээж Рошанда өөртөө маш их сэтгэл нь гутарж исэн. Аль хэдийн одоо 800 паунд хүрсэн хүнд бол эмч одоо мисасл хийх болов бараг мисасл хийхгүй өөрөө одоо жингээ хасаа өөрөө одоо жингээ хасаад хүрээд ирээ гэх мэтчлэн бусад эмч нартайгаа адилхан хариултыг өгөх бах та гэд Рошандагийн хувьд бол нэлээд одоо сэтгэлээр
унсан, нилээн гутарсан байгаа нь бол харагдсан. Рошандагийн нэг хэлсэн зүйл нь болохоор хин нэгэн надаас намайг аврах хэрэгтэй байна. Яагаад гэвэл би бүр өөрийгөө те надад үнэхэрийн эрүүл мэндийн эрсдэл тулгараад би одоо маргааш өглөө сэрэх болов уу, үгүй болов гэж хүртэл бодож байгаа хэрнээ өөрийнхөө дуршлыг дарж чадахгүй их хэмжээгээр эзэн бол хэвээрээ байгаа. Тийм учраас хин нэгэн намайг надаас аврах хэрэгтэй байна гэж хэлж байгаа байхгүй. За ах トゥ3 бол жингээ үзсний дараа мэдээж одоо эмчийн өрөөнд ороод эмчтэй үзгээ сууж яхад нь алдартай доктор Нав эмч бол орж ирээд ах トゥ 3-тай бол уулзад гээ. Эмч бол уулзсан даруйдаа ер нь ах トゥ 3-ыг нилээн одоо зэмлж ийсэн, шүүмжилж ийсэн. Тэгээд эмч бол юу гэж хэлж байгаа вэ гэхэлэр та 3-ын жин нийлээд бүхэл бүтэн нэг тооноос их байна. Хэрвээ энэ хэмжээгээр байх юм бол уртудаа наслахгүй. Та нар бол нийлээд одоо бие бинийгээ хоолоод байдаг ийм хүмүүс байна гэж бол эмч ах トゥ 3-ыг шүүмжилсэн байгаа. За ингэж хэлэхэд нь бол Рошанда бас те зүгээр байхгүй эмчт ингээд хариу гэж аахгүй юу? Ер нь одоо те бит 3-ын тархалт бас одоо удамаас болсон баха. Манай аав ээж хоёр бол жоохон тийм тархалттай те жоохон юм бондгор махлаг хүмүүс гэд Рошанда хэлсэн чинь эмч хийж байгаа байхгүй юу? Яг хөө те мэдээж удмын зарим нэг нөлөө байж болно. Гэхдээ та 3-ын тархалт бол хэтрүүлэн эзнээс болсон байна. Их хэмжээгээр эзэн учраас л ийм одоо хэмжээний тархалт үүссэн байгаа гэж бол эмч хэлжсэн. За тэгээд доктор Навийн хувьд бол энэ 3-т эрүүл хооллох 3 зөвлөмжийг бол өгдөг байгаа. За эхнийх нь юу вэ гэхлээр амттан ерөөсөө хоол хоорондоо идэхгүй байх. За дараагийнх нь хоолны хэмжээгээ яг хэвийн хэмжээнд багасгах. Одоо өөрсдийнхөө эддэг хоолны хэмжээг багасгах. Хамгийн сүүлийнх нь болохоор доктор Навийн зүгээс ах トゥ 3-т бол хоолны зис өгсөн байгаа. За энэ хоолны зисний дагуу л одоо та 3 хооллоод цаашдаа явнаа гэд эмч хэлж байгаа хгүй юу. Тэгсэн чинь Рошанда дахиад эмчээс ингээд лавлж асууж байгаа. Бит 3 те яг энэ хооллолтын энэ дэглэмийн дагуу хэр удаан хооллох вэ? Энэ дэглэмийг одоо хэр удаан хугацаанд барих вэ гэд асуусан чинь эмч бол Рошандад аягүй гоё хариулт өгдөг. Дэглэм гэдэг чинь те тодорхой хэмжээнд одоо өөрчлөлт гаргахын тулд барьдаг ийм хүчин чармайлтаа. За та 3-ын хувьд бол энийг ерөөсөө хоолны дэглэм гэж ярихгүй. Энэ бол та 3-ын насан туршдаа одоо баримтлах ёстой хоолны дэглэм биш хэвийн хооллолтын дүрм гэж аахгүй юу. За мэдээж дээрэс нь Рошандад бол хэрэгтэй те. Ер нь энэ гариг ертөнцийн дээр 800 паунд жинтэй хідэн хүн байдаг гэж бодож байна. Тэгээ хідэн одоо урт насалдаг гэж бодож байна. Рошанда чи бол ингээ жингээ үнэхээр хасах ёстой. Өөртөө бол маш их анхаарах ёстой. Хамгийн түрүүнд та 3 эрүүл мэндийн шинжилгээ хийнэгээд ах トゥ 3-ыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулдаг байгаа. За эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсны дараа Рошанда болон Бренди гэх нэртэй хоёр эмэгтэй дүүгийнх нь бие нь бол нэлээд муу байгааг эмнэлгийн шинжилгээгээр бол гаргаж ирсэн. Тийм учраас Бренди болон Рошанда хоёрын хувьд бол 2-7 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвдэх шаардлагатай болдог. За ингээд хоёр дүүгээ эмнэлэгт үлдээгээд Кларенсийн хувьд бол буцаад өөрийнхөө Лос Анжелес муж руугаа буцдаг байгаа. Гэтэ Кларенс бол мэдээж өөрийнхөө тэр муж руу буцсан ч гэсэн хоолны дэглэмээ барих ёстой, дасгал хөдөлгөөн хийх ёстой. Өөрийнхөө хэмжээнд бол жингээ хасаад ирэх ёстой гэсэн даалгаврыг бол доктор Наваас аваад явдаг. Ингээд 2-7 хоног өнгөрөөд мөн адилхан эмчийн үзлэгт ордог. За 2-7 хоногийн хугацаанд Бренди болон Рошанда хоёрыг бол одоо эмнэлгийн зүгээс хоолны дэглэмээр бол хоололсон. За ахын нь хувьд бол гэртээ яг өөрийнхөө хэмжээгээр дэглэм бариад бол ирсэн байгаа. За ямар өөрчлөлтүүдийг 2-7 хоногийн хугацаанд гаргасан бэ гэхлээр ахынх нь хувьд 5 паундыг хасаад ирсэн. За энэ нь бол ойролцоогоор 2 кг. За Рошандагийн хувьд бол 2-7 хоногийн хугацаанд дэглэм бариад эмнэлгийн хоолыг хооллоод 38 паунд хассан байна. За энэ нь бол ойролцоогоор 17 кг. 2-7 хоногийн хугацаанд 17 кг хассан гэсэн үг. За хамгийн бага дүү нь бол 31 паунд буюу 14 кг-ыг хассан. За ер нь бол хоолны дэглэмээр яг ингээд айгуу сайн бариад явах юм бол нэлээд сайн хасгаар байгаа зү. За ингээд тодорхой хэмжээнд хоёр дүүгийнх нь эрүүл мэндийн хэмжээд сайжирсан. Эмнэлгээсээ гараад ах нь хоёр дүүгээ аваад буцаад өөрсдийнхөө муж руу явдаг. Буцаад муж руугаа очсны дараа ах トゥ 3-ын хувьд бол өөрсдийнхөө хэмжээгээр хоолны дэглэм бариад эрүүл хооллоод 2 сар бол өнгөрсөн байгаа. За 2 сарын хугацаанд шарсан хуурсан юмаа багасгах, эмчийн зөвлөгөөний дагуу хооллох. За Рошандагийн хувьд бол ялангуяа маш их хичээж байгаа, дасгал хөдөлгөөн нэмж хийж байгаа. Хоолны дэглэм бол алдахгүй байгаа гэж бол хэлжсэн. Яагаад гэвэл Рошанда хэлэхдээ бит 3-т хариу өгсөн, хагалгаа хийх боломжтой гэж боломж өгсөн хамгийн сүүлчийн эмч бол яалтчгүй доктор Нав юм аа. Тийм учраас доктор Навын урмыг хугалахгүй тулд одоо дасгал хөдөлгөөн маш их хийж байгаа, маш их хичээж байгаа. Ингээд 2 сарын дараа ах トゥ 3 эмнэлэгтээ хурж ирэхэд ямар хэмжээний өөрчлөлтийг гаргасан бэ гэхлээр ахынх нь хувьд бол 2 сарын хугацаанд 15 паунд буюу 7 кг-ыг хассан байна. Дүүгийнх нь хувьд
23 паунд буюу 10 кг-ыг бол хассан байна. За хамгийн сүүлд нь Рошандагийн жинг үзэхэд бол Рошандагийн хувьд 114 паундыг хассан байсан. Энэ нь бол ойролцоогоор 51 кг. 2 сарын дотор Рошанда 51 кг-ыг хасаад ингээд хүрээд ирсэн. За мэдээж эмч бол энэ гурвын жингийн өөрчлөлтийг хараад мэдээж тодорхой хэмжээнд бол маш их хичээж гин. Рошанда ялангуяа маш их хичээж гинэ. Маш сайн байна. За хэрвээ чи яг энэ хэмжээгээрээ жингээ хассаа байх юм бол чамайг магадгүй хамгийн түрүүнд жингээ хасах хагалгаанд бол оруулах боломжтой гэж эмч хэлж байгаа байхгүй юу? Рошанда их хэмжээгээр хамгийн сайн хэмжээгээрээ жингээ хасаад ирсэн учраас ахин эрүүл мэндийн шинжилгээнд оруулаад одоо хагалгаанд оруулах боломжтой эсхийг нь бол шалгадаг. Гэхдээ энэ удаадаа мөн л адилхан Рошандагийн зүрх нь хагалгааг бол арай даах боломжгүй байна. Арай л одоо эрсдэлтэй байна. Тийм учраас дахин жингээ хасаад хүрээд ирээрэй гэсэн даалгаврыг бол доктор наав өгөөд явуулдаг байгаа. За ингээд 4 сарын дараа ах トゥ 3-ын хувьд бол буцаад эмчтэй уулзахаар эмчийн үзлэгт орохоор бол явж байгаа. За энэ үед жингээ үзэхэд ахыхын жин бол 84 паундаар буурсан байсан. Энэ нь бол ойролцоогоор 38 кг. За дүүгийнх нь хувьд бол 92 паунд буюу бас л 41 кг хассан байсан. Нилийн их жинг хассан байсан. Хүн болгон бол энэ удаа Рошандад маш их найдлага тавьж ирсэн. Хэрвээ Рошанда нэг жоохон жин хасах юм бол өөрийнхөө зорилгот хүрээд жингээ хасах хагалгаанд орох боломжтой байсан учраас хүн болгон ер нь Рошандад бол маш их найдлага тавьж ирсэн. За ингээд Рошандагийн жинг үзэхэд юун хасах 32 кг-ыг бол нэмээд хүрээд ирсэн байсан. Тэгээ хүн болгон гайхаад ялангуяа нөгөө доктор наав эмч чинь гайхаад те яагаад нилээн сайн хөөрхөн гэж хасаж явж байгаад буцаад бүхэл бүтэн 32 кг буюу хассан жингийнхаа тал хэсгийг нэмээд хүрээд ирвэ. Рошандагаас асуусан чинь хэдийгээр жингээ хассан ч гэсэн нөгөө хагалгаанд орох боломжгүй гэсэн учраас жоохон депресстэд идсэн гэж аахгүй юу. Тэгээ тэрнээсээ болоод бүхэл бүтэн 32 кг-ыг нэмээд хүрээд ирсэн. За тэгээ доктор наав бол бренди буюу хамгийн бага дүүгийнх нь хагалгааг бол хийхийг зөвшөөрдөг. За гэхдээ энэ ч юу гэж хэлдэг вэ гэхлээр хэдийгээр би брендигийн хагалгааг зөвшөөрсөн ч гэсэн хамгийн эхлээд хамгийн том ах буюу Кларенст одоо хагалгаа хиймээр байна. Кларенс юу н хамгийн түрүүнд хагалгаанд орол зүгээр юм байна. Яагаад гэвэл одоо хамгийн түрүүнд идгээд дараа нь 2 дүүгээ харж хандхад бол хэрэгтэй учраас ер нь Кларенсийн хагалгааг хамгийн түрүүнд төлөвлөё гэд бараг 7 хоногийн дараа гэхэд Кларенсийн хагалгааг юу хийхээр болчдөг. За ингээд хагалгаа төлөвлөгдөөд ах トゥ 3 буцаад ингээд гэртээ хайрсны дараа Кларенс дахин хагалгаанд өгсөн учраас эмчтэй уулзахаар буцаад хүрээд ирдэг. За энэ үедээ Кларенсийн бодол нь бол бүр 100% эргэсэн байсан. Яасан бэ гэхлээр эмчтэй уулзаад өөрөө ерөн жин хасах хагалгаа хийлгэх ямар ч хүсэлгүй байгаа гэдгээ эмчтэй хэлдэг байгаа. Мэдээж эмч бол гайхаа штэ те яагаад вэ чи одоо жин хасах хагалгаанд орох боломжтой болчоод яагаад одоо хагалгаа хийлгэмээргүй байгаа юм бэ гэд Кларенсаас асуусан чинь Кларенс хэлэхдээ ах トゥ 3-ын ээж нь хагалгаа хийлгэж явах үедээ нас барсан юм байна. Тийм учраас ер нь жоохон хагалгаа хийлгэх айдастай байгаа. Өөрийнхөө одоо дасгал хөдөлгөөнөөр өөрийнхөө хоолны дэглэмээр жингээ хасъя. Би ерөөсөө хагалгаа хийлгэх болио гэж. За ингээд ах нь хагалгаанаас татгалцсан учраас бренди буюу хамгийн бага дүүгийнх нь хагалгааг бол хамгийн түрүүнд хийхээр болдог. Мэдээж брендигийн хагалгаа төлөвлөгдөөд маш амжилттай доктор наав бол брендигийн ходоодны тайрах хагалгааг нь бол хийдэг байгаа. За тэгээд нэмж хэлэхэд бол ер нь энэ ходоод тайрахтай жин хасах хагалгаа бол нэлээд эрсдэл өндөртэй маш олон эрсдлийг давж туулж хийлэгдэг ийм хагалгаа байгаа штэ. Энэ гурвын хувьд бол те үнэхээр ийм бүр өнөө маргаашгүй нэг л өдөр баг зүрх маань ингээд хаагднаа. Би үнэхээр өөрөө ингэж идгээ болох ёстой. Хоолоо бүр ингэж болох ёстой гэж бодсон хэрнээ өөрийгөө зохицуулж чадахгүй, өөрийгөө зогсоож чадахгүй хэмжээнд хүрсэн учраас энэ гурван маань хагалгаа хийлгэж байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй шүү. Нээс үүш те жингээ хасах хүсэлтэй хүн болгон нөгөө нэг Ozempic ямар одоо жингээ хасах трендтэй адилхан хүссэн болгоно нь ходоодоо тайруулдаг бол мэдээж одоо завхарсан зүйл болно шүү дээ те. За ингээд брендийг хагалгаа хийлгэж явах үед бол бас маш олон зүйлүүд бол болсон. Юу болсон бэ гэхлээр Рошандагийн хувьд бол бүр мөсөн Хьюстонд эмчтэйгээ ойр байхаар нүүж ирсэн байгаа. Тэгээ удахгүй бас Рошандагийн хувьд бол нөгөө жин хасах хагалгаа хийлгэж магадгүй гэж төлөвлөж байгаа учраас ер нь эмчтэйгээ ойрхон бай. Дээрээс нь бренди бас Лос Анжелес мужид руу 2-3 хоногоор машин замд явах боломжгүй учраас найзтайгаа Хьюстонд амьдарч эхэлсэн байдаг. За Кларенс буюу хамгийн том ахын хувьд аль хэзээ буцаад нөгөө Лос Анжелес мужид руу явсан ажиллаа хийж байгаа. Дээрээс нь хөгшин настай аавыгаа бол хажуугаар нь бас харж хандж байгаа юм байлээ. За ингээд брендигийн бол хагалгаанаас гарах өдөр нь болсон. За нөгөө талд ах нь бас ямархуу байдалтай амьдарч байгааг бол харуулдаг. Тэгээд Кларенс бол хамгийн сүүлийн эмч
ээжтэй ярилцаад хагалгаанаас татгалцснаас хойш Рошанда ерөөсө ахтайгаа харьцахгүй айгүй тийм харилцаанд муудаад ахтайгаа ерөөсө уцаар ярихгүй уцанд нь хариулахгүй байгаа юм билээ. Тэрнээс болоод ах нь нилээн сэтгэлээр унаад ах нь бол нилээн сайн ах байгаа байхгүй юу. Дүүнраа бол те өөрийнхөө охин дүүнрийг бол my girls гэж дууддаг. Тэгээд my girls ерөөсө наадтай холбоо барихгүй байна. Наадтай ерөөсө холбогдохгүй байна гэж нилээн сэтгэлээр унсан байгаа юм билээ. Дээрээс нь нөгөө хөгшин настай аав нь бас адилхан айгүй өндөр хоолны аппетиттэй. Тэр хөгшин настай хүн бол мэдээж жингээ хасаа гэж бодохгүй байгаа шүү дээ, тэ. Өөрийнхөө хүссэн хэмжээгээр л хооллож байгаа. Тэгээд Кларенс ч ажиллаа хийн, аавыгаа асран, орж ирээд нөгөө эрүүл хоолуудаа өөртөө хий. Өмнө нь бол ерөөсөө түргэн хоолны газар очиод түргэн хоол захиалаад идчихдэг байсан бол нөгөө нэг жингээ хасгаад эглэмдээ орсноос хойш дандаа өөрийнхөө хоолыг өөрөө хийж иддэг болсон. Тэгээд тэр нь болохоор Кларенс айгүй хэцүү байгаа гэж аахгүй юу. Эхний хэд хоног бол үнэхээр хичээгээд яг хоолныхоо дэглэмийн дагуу явж исэн ч гэсэн хэд хоноод ирэхээр цаанаасаа бүр залхаад за ярьшиг нэг мөсөн ингэж яхаар ганц удаач гэсэн түргэн хоол хийгээд ингээд амарчий гэж бодоод ингээд аавтайгаа цуг хаяа нэг түргэн хоол бол Кларенсийн хувьд идээд байгаа юм бэлээ. За ингээд 7 сар өнгөрөөд Брендигийн хаалгаа нэлээд идэгсэн. За Рошандагийн хувьд ч гэсэн дэглэмээ бариад ингээд 7 сар болоход дахин эмчийн үзлэгт орохоор Бренди болон Рошандагийн хувьд явдаг байгаа. Дахин эмчийн үзлэгт ирээд мэдээж дахин жингээ үзүүлнэ шүү дээ. Ингээд Рошандагийн жинг үзэхэд бол 7 сар өнгөрсний дараа Рошандагийн биеийн жин 709 паунд болж өөрчлөгдсөн. Энэ нь бол ойролцоогоор 321 кг. За хамгийн бага дүү буюу Брендигийн биеийн жин бол мэдээж нөгөө хагалгаа хийлгэсний дараа автоматар те хоолны дуршил нь буун, хоолны хэмжээ нь буурна. Брендигийн хувьд бол яг хагалгаа хийлгэсний дараа хэд хоног бол дандаа шингэн зүйлэр яг 5-10 минутын зайтай жоохон шингэн зүйл уугаад ийм шингэн дэглэм бол барьсан байгаа. За ингээд Брендигийн хувьд бол хагалгаа хийлгэсний дараа жин нь 430 паунд буюу 195 кг болж өөрчлөгдсөн байна. Ингээд эмчтэй уулзахад эмч бол юу гэж хэлдэг вэ гэхлээр Рошанда болон Рошандагийн ах Кларенс хоёрын хувьд бол ер нь хагалгаанаас айх айцтай байж магадгүй. Тийм учраас хагалгаанаас айсандаа өөрсдийгөө ингэж хойшин татаад дэглэмээ сайн барих юм бол хагалгаанд орох гээд байгаа учраас дэглэмээ ерөөсөө барьжихгүй ингэж хойшлуулад ээж магадгүй. Тоо хоёрын хувьд бол ерөөсөө сэтгэл зүйн эмчилгээнд яваа гэсэн даалгаврыг Рошандад өгдөг байгаа. За Рошанда бол эмчийн даалгаврыг авсан даруйда сэтгэл зүйн эмчилгээнд бол явж эхэлсэн. За ингээд 9 сар болоод дахин 2 сар өнгөрөхөд бол ах нь дүүнэртэйгээ нэг юм уучраа болоод дүүнэр дээрээ ирж байгаа нь бол харагддаг. Ахынх нь ирсэн зорилго нь бол дүүнэртэйгээ уулзахаар ирж байгаа, дүүнрийнхээ аж амьдралыг бол харахаар ирсэн. Дээрээс нь мэдээж эмчийн үзлэгт бол орохоор ирсэн байгаа. Жингээ үзэхэд хамгийн том ахынхын жин бол 437 паунд. За дүүгийнхэн жин 392 паунд. Рошандагийн жин бол 632 паунд болж өөрчлөгдсөн байна. Рошандагийн хувьд ер нь яг өөрийнхөө нөгөө жин хасах хагалгааг хийлгэхийг бүр ингэж тэсэн ядан хүлээгээд үнэхээр л одоо жин хасах хагалгаа л хийчих юм бол миний амьдрал бүр ингэж үнэхээр өөрчлөгдөх гээд байна гэсэн бүр итгэлтэйгээр жин хасах хагалгаандаа үнэхээр яарад байгаа юм бэлээ. Рошанда бол бүр ингэж хуваараа яг тэр хагалгааны талаар судалж үзсэн байхгүй. Ер нь ямар арга чарга байна. Үнэхээр би өөрийгөө удирдах чадахгүй байгаа юм чинь өөр ер нь ямар арга чарга байна гэд хайгаад үзсэн чинь өөр нэгэн аргыг бол Рошанда олсон байсан. Жингээ хасах хагалгаанаас өөр. За ямар арга вэ гэхлээр баллон буюу одоо шар гэх нэртэй энийг юм бис заслын арга байт юм байна л да. Энэ нь мөн адилхан нөгөө ходоодны таал хэсгийг нь тайраад ходоодны хэмжээг багасгадагтай адилхан ходоодн дотор ингэж мис заслын аргаар шаар ингэж байрлуулаад мэдээж тэрнийхээ хэмжээгээр ходоодны хэмжээ багасаад хоолны туршилт буугаад ингээд жин нь буурдаг нэг ийм арга байт юм байна л да. Ер нь бол энэ аргыг хийлэгвэл ямар вэ? Би ер нь ерөөсөө л хагалгаа хийлгэмээр байна. Ерөөсөө л хоолны туршлаа бууруулах, миний туршлыг бууруулах тийм л хагалгаа хийлгэмээр байна гэд Рошандагийн хувьд бол үнэхээр тэсэн ядан хаалгаанд орохыг бол хүлээж байгаа. Гэхдээ мөн л адил энэ удаа Рошандагийн хагалгааг хийх боломжгүй байдаг. Яагаад гэвэл эмч бол хэлэхдээ Рошандаг 600 паунд жингээс доогуур жинтэй байвал ер нь хаалгаанд орох боломжтой гэж хэлсэн байгаа. Тийм учраас Рошанда одоохондоо 600 паунд жингээс доогуур жинд хүрээгүй байгаа учраас доктор Нав Рошандаг биш Рошандагийн ахад хагалгаа хийхээр болдгоо. Ах нь бол 10 сар өнгөрсний дараа жингээ хасах хагалгаанд бол орсон. Кларенс бол хагалгаанд орохоос өмнө нэлээд одоо сэтгэл дундуур, нэлээд сэтгэл нь төгссөн, сандарсан байдалтай бол хаалгаанд орсон. Яагаад гэвэл Кларенс мөн л адилхан нөгөө хаалгаанд орохоос өмнө дандаа ээжийнхаа талаар бодоод байсан те. Ээж нөгөө хаалгаанд орохдоо нас барсан учраас яана одоо надад ээж
ээжтэй маань адилхан зүйл тохиолдож хуйдэ гэж санаа зовсондоо Кларенсийн хувьд бол нэлээд сандралтай байсан. Гэхдээ мэдээж доктор Навч мундаг эмч учраас ахын хагалгаач мөн адилхан маш мундаг мэргэжлийн хийгээд амжилттай болсон байгаа. За ингээд дахин 1 сар өнгөрөөд 11 сар болоход ах нь аль хизэнэ нөгөө хагалгаа нийдгээд гэрлүүгээ буцааж явчихсан. Дүү болон Рошанда хоёрын хувьд бол эмчтэй уулзаад дахин 11 дугаар сарын эмчийн үзлэгтээ орж байгаа нь бол харагддаг. За энэ үедээ Рошандагийн жин яаж өөрчлөгдсөн байсан бэ гэхлээр эцэст нь нэг юм 605 паунд болж өөрчлөгдсөн байсан. 600 паундаас доогуур жинтэй болж чадаагүй. Гэхдээ 600 паунд жинтэй бол болсон. За дүүгийнх нь хувьд бол мөн адилхан тогтмол жингээ хасаж явсаар 382 паунд буюу 173 кг жинтэй болжээ. За энэ өдөр бол Рошанда ер нь эмчийн үгийг бол нэлээд хүлээж исэн. Яагаад гэвэл магадгүй энэ удаад эмч нь яг өөрийнх нь хагалгааг бол хийх боломжтой гэж хэлж магадгүй. Эмч ер нь юу гэж хэлэх болоо гэд нэлээд сандралтайгаар эмчийн өрөөнд орсон. Ингээд эмчтэй уулзахад бол доктор Нав те хэдийгээр ингээд 600 паунд жингээс доогуур жинтэй болж чадаагүй ч гэсэн чиний хичээл зүтгэсэн байдлыг бол би ингээд харлаа. Тийм учраас чиний хагалгааг одоо баталж өгөө, хагалгааг чинь хийж өгөө гэсэн баяртай мэдээг бол Рошандад дуулгаад Рошандаач гэсэн тэр мэдээг сонсоод нэлээд баяртай байгаа нь бол харагдсан. Ингээд эгчдүү хоёр хагалгаагаа төлөвлөөд дараа нь баяраа тэмдэглэхийн тулд нэлээд олон жилийн дараа бараг 10 жилийн дараа эгчдүү хоёр анх удаа хувцсны дэлгүүр ороод өөрсөддөө хувцас худалдаж авсан байгаа. Хэдийгээр яг хүссэн зорилгодоо хүрээд их хэмжээний жин хас чадаагүй ч гэсэн эгчдүү хоёрын хувьд бол мэдээж тодорхой хэмжээний маш их ахиц дэвшил гаргасан учраас баяраа тэмдэглээд ингэж явж байгаа. Маш их жаргалтай байна гэдгийг бол хуваалцажсэн. За ингээд 12 сар болоход те бүхэл бүтэн 1 жил өнгөрөхөд ах トゥ гурвын амьдрал бол нэлээд их өөрчлөлт орсон. Хоёр нь бол те жин хасах хаалгаанд амжилттай орсон. Рошандагийн хувьд бол хагалгаагаа төлөвлөөд удахгүй орхож байгаа. За ингээд 1 жилийн дотор ах トゥ гурав өөрсдийнхөө хүчээр өөрсдийнхөө чадлаар нийлээд 700 паундыг хасаж чадсан байна. За ингээд 700 паундын ард гарсан хүмүүс чинь те мэдээж тодорхой хэмжээнд амьдралын чанар нь маш их өөрчлөгдсөн. Нэг гэр бүл шиг илүү ихтэй гой гадуур дотуур гарч өмнө нь бол гэртэл дандаа ингэж байж идэг. Гэртээ ингээд хоолоо идэл, хоол захиалж идэл гэртэл ингэж байж идэг байсан бол одоо бол бусад гэр бүлийн хийдэг шиг зүйлсийг одоо манай гэр бүлийнхэн хийх боломжтой болсон. Маш их ахиц дэвшил гарсан гэд ингээд маш жаргалтай байгааг харуулад эхний сизон маань бол дуустдаг байгаа. За мэдээж дараагийн сизон болох Where Are They Now буюу тэд одоо хаана байгаа вэ гэх дараагийн одоо сизон дээрээ ер нь хөвчлэн Рошандагийн талаар гаргаж исэн. Рошандагийн мэдээж хагалгааг төлөвлөөд мөн л адилхан доктор Нав Рошандагийн жин хасах хагалгааг нь бол хийж өгсөн байгаа. Хагалгаа бол амжилттай болсон. Рошанда амжилттайгаар жин хасах хагалгаа хийлгээд ингээд баг багаар жингээ хасаад явж байгаа. За мөн адилхан тэр сизон дээр бол ах トゥ гуруула сэтгэл зүйчтэй уулзж байгаа нь бол харагдсан. За тэр сэтгэл зүйчтэй уулзж явах үеэрээ мэдээж л нөгөө хоолны дуршлын талаар одоо та нар яагаад их иддэг вэ? Яагаад юу н идээд байдаг вэ гэх мэтчлээ иймэрхүү асуултуудыг ингээд сэтгэл зүйч тавьж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ах トゥ гурав ингээл тэгээ Рошандагийн хувьд ч тэр ахын хувьд ч тэр ингээд цаанаасаа ингээд өөрийгөө бүр контролдож чадахгүй болтлоо ингээд их идээд байдгаа. Дуршил маань бүр ингээд цаанаасаа хүрээд байдгаа гэдэг ингээд өөрийнхөө талаар өөрсдийнхөө тэр хоолны дуршлын талаар сэтгэл зүйчтэй ярьж байгаа нэг юм хэсэг гарч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө сэтгэл зүйчнтэй нөгөө сэтгэл засалч хүн чинь нөгөө сэтгэлийг нь засгаал ингээд юм ярьж байгаа шнэ. Ер нь те яагаад идээд байд юм бэ? Ер нь зүгээр яагаад идэхэ болчих болдгоо юм бэ гэдэг юм уу? Нэг иймэрхүү утгатай юм ярьсан чинь том ах нь амар уурлаад чи ингээ юу яриад байгаа? Өчигдөр нь юу мэд? Зөв зүгээр үчсэн чи гарч чи намаа шүүж мөгөөш. Би эдэн чи хүндлэн чи. Who are you me I mean? Авгаам. Сэтгэл зүйчтэйгээ нэлээд таарахгүй үйл ойлголцол хэрүүл болж байгаа хэсэг бол гардаг. Нэвтрүүлгийн төгсгөлд бол ах トゥ гурав яаж өөрчлөгдсөнийг бол харуулж исэн. За би та нарт зургийг нь харьцуулаад харуулъя. За Рошандагийн хувьд бол 364 кг-аас 251 кг болж өөрчлөгдсөн. За ахынх нь хувьд бол 176 кг болж өөрчлөгдсөн бол хамгийн бага дүү Брандигийн хувьд 169 кг болж өөрчлөгдөөд Рошанда маань 32 насныхаа төрсөн өдрийг маш гайхалтайгаар хийж байгаагаар энэ нэвтрүүлэг маань дуустдаг байгаа. За нэвтрүүлгийн дундуур Рошанда бол хэлэхдээ 28 насныхаа төрсөн өдрийг ах トゥ нартайгаа найз нөхөдтэйгөө бүгдийг нь ураад хийжсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр Рошанда тайлбарлахдаа яагаад тэр 28 насныхаа төрсөн өдрөө айгүй том хэмжээтэй бүх найз нөхдөд ураад бүх гэр бүлийг нэгэ ураад тэр том хэмжээтэй төрсөн өдрөө хийсэн бэ гэхлээр миний одоо биеийн жин өдрөөс ирэх тусам маш их нэмэгцээр байгаа. Маш их эрүүл мэндийн эрсдэл үүсээр байгаа. Магадгүй нэг өдөр би сэрхүүж яж магадгүй учраас
одоо цаагаараа те гэр бүлийнхэнтэйгээ найз нөхөдтэйгөө баяртай гэж хэлэх үдэлт хийж байгаа үднээс тэр төрсөн өдрөө маш томоор тэмдэглэсэн гэж аахгүй юу. За гэтэл тэрнээс хойш маш олон жил өнгөрөөд өөрийгөө ялан дийлээд 200 паундыг бол өөрийнхөө хүчээр хасаад тэгээд дээрэс нь жин хасах хаалгаандаа ингэж амжилттай ороод 32 насныхаа төрсөн өдрөө хийж байгаагаар ингээд нэвтрүүлэг маань дуустдаг байгаа. За нэвтрүүлэг дуусны дараа ах トゥ 3-ын хувьд бол ямар сонин сайхан болсон бэ? Ер нь юу өөрчлөгдсөн бэ гэхлээр тэ саяхан Рошандагийн хувьд бол 40 насныхаа төрсөн өдрийг хийсэн постоо бол Instagram дээрээ оруулсан байсан. За Brandy-гийн хувьд бол Brandy YouTube channel нээгээд тэгээд тэрэн дээр ийм short видеонуудыг оруулсан юм байлээ. Тэгээ миний харснаар Brandy ижил хүйсэн байсан. Тэгээд нэг охинтой үнсэлцэж байгаа бас ийм short видео YouTube дээрээ бол оруулсан байсан. За хамгийн том ах Clarence-ийн хувьд бол ер нь нэвтрүүлэг дууснаас хойш олон нийтийн нүднээс бол хол байгаа. За тэр нэвтрүүлэг гарснаас хойш бол ямар мэдээлэл болсон бэ гэхлээр ер нь ах トゥ 3 нэг тийм актер мундаг сүртэй өөрчлөлт бол хийж чадаагүй. Адилхан л мөн адилхан хоолныхон айгу хэцүү дуршилтай их хоолны аппетиттайгаа бол тэмцсэн хിവэр байгаа. Тийм ч учраас олонний нүднээс хамгийн том ах Clarence нь бол хол байгаа гэсэн ийм мэдээлэл бол олцсон байна. За ингээд өнөөдөр та бүхэндээ ийм 3 ах トゥ гийн талаар ярьж өглөө. Мэдээж дараагийн бичлэгүүдээрээ та нартайгаа удахгүй уулзъя. Ингээд subscribe дараарай, like дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.